Нийслэлийн удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийтийн тээврийн бодлогын газраас нийслэлийн хэлж шалгалтын газар, нийслэлийн онцгой байдлын газар, тээврийн цагдаагийн албатай хамтран нийслэл хотод аюултай ачаа тээвэрлэх эрх бүхий хуулийн этгээдүүдэд бол 2026 оны 01 сарын 22-наас 3 дугаар сарын 9-ний өдрүүдэд бол хэлж шалгалтын ажлыг хийсэн байгаа. Нийслэл хотод бүртгэлтэй нийтдээ 30 шатхуун тээвэрлэх агуулгууд бол хэлж шалгалтад хамрагдсан байгаа. Үүнээс бол 6 агуулга нь үйл ажиллагаа төрөх хугацаанд зогсоосон байдалтай байсан бол үлдсэн 24 агуулгаас дараах нийтлэг зөрчлүүд бол илэрч байсан. Тээврийн эрсдлүүдний стандартыг заасан тэмдэглэгээ дутуу холбогдох төрийн байгууллагуудаас байц орчинд дүгнэлт, галын дүгнэлт, нийтийн тээврийн бодлогын газрын ЕЦ замын утсыг авалгүйгээр ямар нэгэн гэрээ контракт байгуулахгүйгээр хувь иргэдийн авц цэцтернэр бол даа зэтрүүлэн тээвэрлэлт гүйцэтгэж байгаа нийтлэг зөрчлүүд бол илэрч байсан. Нийтийн тээврийн бодлогын газраас 2026 оны 3 сарын 31-ний дугаар таттай албан шаардлагыг бол нийслэл хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа станцуудад бол хөргүүлж ажилласан байна. Энэхүү зөрчлүүд илэрснээр бол энэ иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг бол ноцтойгоор зөрчиж байгаа. Хоёрдугаарт бол авц замын барилга байгууламжид хэвдэрл хэмхрэлт бол нэлээд нөлөөлөл үзүүлж байгаа. Мөн замын төвчрэлт нэлээд сөрөг нөлөө үзүүлж байгаа учраас иргэд та бүхэн нийтийн тээврийн бодлогын газраас нийслэлийн ачаа тээвэрлэлтийн цахим системийг ашиглан ЕЦ болон төр замын хуудсыг бол авч замын хөдөлгөөндөө соёлтой боловсон оролцооч хэмээн хэлмээр байна.